гэдэг миний хувьд хүний эрх залуучуудын оролцооны чиглэлээр ажилладаг. Бидний хувьд 2019 онд үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөй холбоотойгоор захин нөлөөллийн ажлуудыг хийсэн байгаа. За ингэхдээ болохоор бид нийтдээ 100 мянган гаруй хүмүүст хүрсэн. За энэ хүн нөлөөллийн ажлыг болохоор яаж хийсэн бэ гэхээр ерөнхийдөө хамгийн түрүүнд бид нар үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлттэй холбоотой яг ямар заалтууд, чухал заалтууд яваад байгаа юм бэ? Энэ заалтууд нь ер нь бидний болон бидний үр хүүхд амьдрах ирээдүйд одоо ямар чухал нөлөө үзүүлэх юм бэ гэдэг талаар хамгийн түрүүнд бид нар хоорондоо ярилцаж эхлээд тэгээд түүний дараагаар болохоор энэ чиглэлээр ажилдаг эрдэмтэн судлаачид болон хуульчдтай хамтран илүү агуулгын одоо мэдээлэл авсан байгаа. Тэрний дараа болохоор бид хэд өөрсдөө авсан мэдээллээ захимд илүү энгийн байдлаар байршуулад тэгээд мөн энэ дэр болохоор залуучууд ер нь одоо мэрэгжлийн салбарын хүмүүс яг ямар байр суурьтай байна гэдэг дээр нь видео ажлууд хийсэн. За тэрнээс гадна бид нар болохоор Twitter болон Facebook-ыг ашиглаад яг одоо бидний одоо нөгөө төлөөлөл гэж сонгогдож байгаа улсын хурлын гишүүдэд болохоор Facebook-ийн меншнд одоо Twitter дээр бол хувийн аккаунтын меншндэх замаар ерөнхийдөө иймэрхүү нөлөөллийн ажлууд хийсэн байгаа. За энэ нөлөөллийн ажил маань болохоор ажлын үр дүнд болохоор юу гарсан бэ гэхээр бид нар яг энэ хууль тогтоох үйл явцад болохоор залуучууд оролцох боломжтой юм байна. Үүнээс дараад нь болохоор одоо үндсэн хууль бол бидний амьдрал чухал шүү дээ. Үүнийг дагаж гарах хуулиудаас ямар өөрчлөлт гарах юм, энэнд бас залуучууд бид нар яаж оролцох боломжтой юм гэдэг талаар бас нэгэн юу болохоор сайн жишээ болсон болоо гэж харсан. За тэгээд үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт 2019 онд батлагдсанаас хойш бид болохоор тасралтгүй л ерөнхийдөө иргэнийхээ хяналтыг хийсээр байгаа. Энэ дээр болохоор үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг дагаж гарах одоо шүүхийн заалтууд, тэгээ шүүхийн тухай хууль, түүнээс хойшилж байгаа одоо шүүхийн тухай хууль дээр гарч байгаа одоо томилгоонуудыг бид нэр одоо нээлттэйгээр ажиглаж ийн. Тэрнээс гадна одоо тэр хүмүүсийн цаашид бас яг иргэдийнхээ хяналтыг цаашид тавих юм урт удаан хугацааны үйл ажиллагаа болохоор ерөнхийдөө энэ хүү сайн жишгээс бас харагдсан. Тэгээд энэ хүү мэдээлэл маань болохоор дататай яаж холбогдож байгаа вэ гэдэг харахаар одоо төрийн үйл ажиллагаа иргэд тэр дундаа залуучууд биднэрт ингэж нээлттэй байснараа бид нар энэ өөрсдийнхөө амьдралд хамаатай юм хуулийн залтууд хуультай холбоотой ажлуудаас оролцох боломжтой юм а гэдгийг болохоор эндээс харж байгаа сайн жишээ байгаамаа.